Сайн байцгаана уу? Мөнх лунаа суугта тавтай морил. Та бүхэндээ энэ удаагийнхаа бичлэгээр 2025 оны 4 сард нээлттэйсэн Until Dawn гэх видео тоглоомоос сэдвүүлсэн тун сонирхолтой аимшиг кино ярьж хөт бэлэн болсон байна. Кинонд орохоос өмнө лайк, subscribe дараад ороод ирцгээгээрэй. Газар доор нэг эмэгтэй ямарваа нэгэн аимшигтай зүйлд хөөгдөж байгаа бололтой түүнээсээ дэндүү их айжсан маш их хурдлан арайч нэг юм гэж газрын гадарга дээр гарч ирэхэд түүнийг хин нэгэн хүлээж ин тэр хүнийг харсан эмэгтэй намайг уучлаач би дахиж үхэхийг хүсэхгүй байна намайг амьд үлдээгэж гэж гуйхад нөгөөтг нь тоож байгаа зүйлгүй түүнийг алснаар кино маань эхэлнэ. Хэсэг найзууд аяллаар явах ба нэг нь хідүүлээ нэг газар очиж ямар нэгэн зан үйл хийх ёстой юм шүү гэхэд Меган гэх охин би юунд ч бэлдээгүй штэ гэхийг харахад тэрээр үзэж хардаг чадвартай л бололтой. Энэ залууг бол Макс гэдэг түүний урд сууж байгаа охин бол Нина энэ хэд зугаалганыхаа хамгийн сүүлийн зогсоол дээр очиж байгаадаа сэтгэл үнэхээр дундуур. Энэ бол Нинагийн найз залуу Эб тэдний яриаг нь сонсож сууж байгаа охин бол Clover. Жилийн өмнө Clover-ийн нэгч Meg алга болсон. Тиймээс Clover-ийн найзууд нь хоорондоо ярилцсан. Meg-ийг амьд байж магадгүй тиймээс бид нэр түүнийг хайх ёстой гэсэн зорилготойгоор энэ аяллыг эхлүүлсэн. Meg-ийн цахим сүлжээнээр тавьсан бүх видео зураг, локейшнуудыг харсаар байгаа, дагсаар байгаад ирсэн нь хамгийн сүүлийн локейшн болох энэ дэлгүүрийн гадаа. Ингээд найзууд мухардалд орчингуудаа хоорондоо юу хийх вэ гэж ярилцаж байхад Megan хідүүлээ гар гарнаасаа бариад залбирч болно штэ. Заримдаа миний зөвөнсөн зүүн таардаг гэдгийг та нар ч гэсэн мэдэж байгаа гэд найзууд бие биенийхээ гарнаас барин залбирна. Тухайн үед муу ёрыг зөвнөөд ч тэр юм уу нэг машин яг тэр хэдийг дайрах гэж оролдоно. Найзууд сандралдан замаас гарах үед нөгөө талд нь айл хизээний Clover дэлгүүр рүү ороод ирнэ. Түүний араас гүйсэн Максыг Нина зогсон. Түүнд орон зай хэрэгтэй гэхийг сонссон Макс чи надад Нина энэ талаар зөвлөгөө өгөхийг хүсэе юу? Хажууд чинь зогсож байгаа залуу хэдэн сар чамтай хамт байгаа вэ гэх мэтлэн асууна. Ингээд дэлгүүр дотор орж ирсэн Clover кофе аван дэлгүүрийн худалдагчтай ойр зураг юм ярин эгчийнхаа тухай асууж зургийг харуулна. Харин дэлгүүрийн худалдагч түүнийг харснаа үнэхээр чамтай адилхан гэхдээ алга болчихсон уу? Энэ хавьд хүмүүс алга болсон хүмүүсүүдийг сургалдаг. Гэхдээ энэ хавьд хүмүүс алга болдог биш. Харин дээхэн талын Glorville гэх газар алга болдгоо гэж түүнд хэлнэ. Эб найзууд дээр очин та нар яагаад энэ аяллыг Мегийг хайх аялал гэдгийг надад хэлээгүй юм бэ гэхэд найзууд бид нар Clover-ыг л аврахыг хүссэн. Түүнд бид нар хэрэгтэй эгчин талга болчихсон учраас гэж ярьж байх үед Clover эгчигээ ханаас хайж болох тухай хэлнэ. Ингээд найзууд замдаа гарах үед маш ширүүн шуурга боож бүгдээрээ сандралдан буцах хэрэгтэй гэхэд айл хизээний Эб би 2 дахь удаага эргэчээд байна. Гэхдээ би замаа олохгүй байна гэд тэр хэд маргалдаж байхад гэвгэнд шуурга зогсчихсон нэг сонин газар ороод ирнэ. Найзууд гайхан машинаас буухад тэдний зогсож байгаа хэсэгхэн газар огт бороо орохгүй цэлмэг харин тэдний зогсож байгаа газрыг нь тойроод бороо оржих ба шуурга болж ийн. Энэ бүхнийг гайхширсан найзууд ямар сони юм бэ? Сүлжээж байхгүй юмаа гэхэд Меган ганцаараа муу ёрын зүйлийг мэдэрнэ. Тэнд ганцхан цэнхэр байшин байх ба найзууд хин нэгнээс тусламж гуйх хэрэгтэй хэмээн тэр байшин руу орно. Байшингийн бүхэл зүйлс хуучин бүр он сар нь 1998 гэ биччихсэн. Меган угаалганы өрөө рүү ороход Clover нөгөө ханан бороог гайхна. Харин Нина ханан дээр байгаа элсэн цагийг сонирхож байна. Угаалганы өрөөнд байсан Meg ус гоожулсан ч ус нь гоожихгүй. Өрөөнд Эб ханы самбар сонирхож ба тэрэн дээр байгаа цааснуудыг хуулж авна. Гадаа зогсож байсан Clover-ыг хин нэгэн дуудах шиг болно. Ингээд Clover Meg гэд эгчигээ юм болов гэж яран очино. Харин ханы самбар дээр байгаа зүйлсийг авахд хин нэгний танихгүй зургнууд. Харин энэ үед Нина өөрийнхөө нэрийг дэвтэр дээр бичнэ. Усан бороо болон дуу хоолойн төөрөн зогсож байсан Clover-ыг Макс татаж гаргаж ирнэ. Энэ үед айл хизээний орой болчихсон. Нина хүлэн авагчийн дэвтрийг эргүүлж байгаад Meg-ийг энд ирснийг харахад Megan хүртэл түүнийг хараад гайхна. Энэ үед Эб өөрийнхөө олсон зургнуудыг харуулах ба энд хэний ч нэр болон наасгүйс өндрийг бичээгүй байна. Ямар учиртай зураг гэдгийг гайхшин байж идэл Clover эгчигээ энд ирснийг гайхан энд Megan байсан байна. Бид нар түүнийг олох боломжтой гэж ярьж байх үед Нина
ханан дээр байгаа элсэн цагийг хэн нэгэн хөдлөснүү гин. Бүгд үгүй гээд гайхшаад байж байхад гадаа машины дуу гарan бүгдээрээ гарч ирэхэд Эбийн машиныг хэн нэгэн унжсан бороонд зогсож байна. Айсан найзууд орж ирээд цохоор харан юу гэдгийг ойлгохгүй бид нар тусламж дуудах хэрэгтэй, утас олох хэрэгтэй гэд хөдөлцгөөнө. Меган, Макс, Кловер 3 зойрын өрөөлөө орно. Гэхдээ тэр зойр үнэхээр сонирхолтой. Яг л байшин шиг тэгсэн хэрнээ газар доор цонхтой, хаалгатай бүх юм байна. Утас олсон боловч утас нь огт ажиллахгүй. Нина Эб хоёр машинаа хараад байж байх үед нэг дуу чимээ гарна. Үүнийг шалгах гад Эб явчаад ирья гэд явсан боловч гэрэл нь унтраад алга. Санаа зовсон Нина Эб гэд дуудсан боловч хариу байхгүй. Ингээд нэг өрөөний гэрлийг хасаад л масктай хэн нэгэн зогсож явах ба аль хизээний Эбийг алчсан. Найзууд Нинагийн хашгилтааныг сонсон. Макс шалгаад ирья гэд очиход нөгөөх нь Нинаг алчсан зогсож байна. Үүнийг харсан найзууд бушуухан нуугтаараа гэд бүгдээрээ нэг газар олж нуугдана. Харин нөгөө масктай гарчин зойрын өрөөлөө орж ирэн Макс сандлаар түүний араас гитсэн боловч харамсалтай налуурчин хэтэрхий хүчтэй Максыг алчин. Шүүгэн дотроос Меган энэ бүхнийг харан дуурснаас болоод алуурчинд баригдан түүний толгойг нь алуурчин шаланд зогсоор байгаад алчин. Энэ бүхнийг Кловер харсан хэрнээ тусалж чадахгүй маш ихээр айн байшингаас гарч гүн. Ингээд гүүж байхдаа өөрийнхөө эгч Мегийг харсан бололтой Мег гэд дуудах мөчөд алуурчин түүнийг зоогоод алчин. Элсэн цаг хөдөөлж Нина хоёр дахь удаага гарын үсэг зурж байгаагаар сэрнэ. Угаалганы өрөөнд Мег толь арчин. Өрөөнд зурагт хуудас татан Эб сэрнэ. Харин усан бороонд төрчихсөн байгаа Кловерыг Макс татаж байгаагаар найзууд сэрнэ. Ингээд сая юу болчих вэ гэж санарлцсан найзууд орж ирэн би бинээсээ асуун. Эбиг хаана байгааг асуухад нөгөө өрөөнд дотор байсан зурагт хуудсан дээр найзуудын зурагнууд байж гин. Энэ бүхнийг харсан найзууд энэ бол муу яар бид нар яг одоо эндээс явах ёстой гэхэд Меган бид нар эндээс чадахгүй гин. Байшингийн хаалга өөрөө нээгдэж хаагдахад залуучууд тэр хаалгыг тогтоох гэж хамтдаа оролдоно. Энэ үед Мегийн бие нь нилээн муудаж гів гэнт таталт өгнө. Харин найзууд юу хийхээ мэдэхгүй байж байх үед тог дасран Меган алга болчихно. Ингээд найзууд хайж байхад Меган айл хизээний зарын самбарын өрөөлөө орчихсон. Тэднэр байгаа зургнууд руу нэг нэгээр нь заан тэр хүмүүсүүдийн сүүлийн амьд байхдаа хэлж байсан үгнүүдийг хэлэн маш муухай хашгирч тэрийг битгий байшин руу оруулаарай гэд өөрийнхөө хүзүүг хуглаад нас орчин юу хийхээ мэдэхгүй айсан найзууд дээр Кловерийн эгч Мег хаалганы нөгөө талаас тусламж гун ойрлоход найзууд нь Кловерийг хоригдсан боловч тэрээр эгчтэй туслах гад хаалга нээжнэ. Үүнээс болоод хин нэгний далдын хүчээр Кловерийг ганцхан аваад найзуудыг байшинд хорно. Эсрэг талын байшин руу Кловерийг чирсээр агаад оруулчин Макс Кловерийг аврах ёстой гэхэд Эб түүнийг эсэргүүцэн түүнийг хорно. Гэхдээ Макс би найзуудаа туслах ёстой гэд Кловерийн араас явна. Үүнийг харсан Нина Эб дуурлахад бид нар юу хийж чадах юм бэ? Чи бид хоёр тусламж дуудах ёстой гэж түүнийг ятгана. Кловер сэрэхэд нэгэн шулан эмгэн байж ах ба Кловерт нэг зүйл хэлэн түүн рүү дайрж шууд л амьсгалын аппаратаа зүүлгэснээ түүний бие рүү шилжээд орчин. Макс Кловерийг аврах гад орох үед Эб болон Нина хоёр энэ хараал эзэн газраас явах хэрэгтэй гэд машинаа асаагаад гарна. Яг гарах үед нь өөдөөс нь маш том биетэй авраг юм зогсож байна. Ингээд манай айсан хоёр энэ юу байсан бэ гэд машинаасаа гарах гэсэн боловч хожимдсон алуурчин ирчихсэн байдаг. Макс Кловерийг хайн тэр байшин дотор явж байхдаа маш олон аимшигтай багнууд болон алиалагч нарыг харна. Ингээд юу хийхээ мэдэхгүй зогсож байхад нь маск зүүжгсэн Кловер гарч ирэн маскыг ална. Ингээд багталтайгаар Кловер байшингаас гарan явж байхдаа алуурчинд мөргүүлж үгснээр элсэн цаг хөдөөлж Нина 3 дахь удаага гарын үсэг зурж найзууд дахин сэрнэ. Ингээд үхээд сэрэх тусам найзуудын биенж муудаж өөртөө ямар нэгэн зүйл болж хуурж байна. Ингээд юу хийхээ мэдэхгүй найзууд хаалга үүдээ төгжин хамтдаа угаалганыхаа өрөөнд орно. Эб босч угаалтуурдын усыг гоожуулахад гэвгэнд ус гарч ирнэ. Тэгснээ Эб уснаас ууж найзуудыг уух уу гэхэд бүгдээрээ ууй гин. Өмнөх удаад Кловерийн биед орсон шулам та нар энэ байшинд үүр цайтал амьд үлдэж чадвал энэ тоглоомноос гарч чаднаа гэсэн үгийг сонсгоосон хүмүүс юу хийх вэ гэж төлөвлөгөө зохиож байх үедээ Меган бид нар өөхөх болгондоо хувирж байна. Миний үс унжийн та нар гар хуруугаа хардаа гэж ярих үед Эбийн биеийн муудан ханиалгаж байгаад гэвгэнд дэлбэрж өгөхөнд үүнийг харсан Нина сандран ус ууж байхад түүний зогсоох гэж оролцсон боловч Нинаач мөн араас нь дэлбэрж өгөн. Ингээд найзууд сандралдан гарч байгаа Мегийн биеийн муудан гидсэн томорсоор байгаа дахиад л дэлбэрж өгнө.
Энэ бүхнийг харсан Кловер Макс хоёр бид ч гэсэн өөхөх ёстой тэгжээж найзуудыгаа аварна гэх үед Макс дэлбэрч өгнө. Ганцаараа үлдсэн Кловер өөрийнхөө үхлийг хүлээгээ дээшээ хараад хэвтэж байх үед нөгөө дэлгүүрийн худалдагч залуу "Би бол доктор Хил байна. Чамд амжилт хүсье" гэх үед манай Кловер дэлбэрч өгнө. Ингээд элсэн цаг дахиад л эргэж нөгөөхэд маань дахиад л амьдрын үхээд цэрх болгондоо хувирж бүр соёо хүртэл ургасан байдаг. Тэрхэд ямар зүйлдээ нүүр тулснаа мэдхийн тулд тэр хавьд судалгаа хийж бүхэл зүйлийг уншина. Энэ үед нь уурхай айл хизээний дэлбрээд газар доор орчихсон, харин тэнд байгаа хаалга бол энэ байшингийн том хаалга. Ийшэнэ маш том хонгол байх ба бүхэл бүтэн хот газар доор орчихсон гэдгийг ойлгоно. Ингээд нэг видео олоход тэр видеон дээр нэг хүн "Би дахин үхээд сэрж байна. Дахин үхээд сэрх болгондоо хувирсаар сүултээ бүр зомби болно. Доктор Хил тэдэндээ холбогдсон та нар амьд гарахыг хүсэж байвал нэгийгээ үлдээгээд дөрөв нь явж болно" гэхийг сонсон Кловер газрын зураг хайж байгаад нөгөө доктор Хил гэдэг хүнийг байгаа газрыг нь би олно. Түүнтэй би очиж уулзах хэрэгтэй гэд явна. Үүнийг нь Макс болон найзууд нь эсэргүүцсэн боловч Эб ганцаархнаа дэмжинэ. Ингээд Кловер түүнтэй уулзахаар явх үед найзууд Эбийг буруутган "Чи түүнийг явуулчихлаа, чамаас л олж тэр өөрийгөө бидний өмнөөс золиослох гэж байна" гэхэд Эб "Тэгээд биднэрт ямар арга байгаа юм бэ" гэх үед Нина түүнийг араас нь хадуурдан найз нарыгаа Кловерийн араас явуулна. Энэ үед Кловер нөгөө хүнтэй уулзах гэж явж байгаад санамсаргүй хөлөө хавханд оруулчихна. Эб Нинад хандаж өөрийгөө үхлээс маш их хайж байгаа тухайга мөн түүнийг заавал амьд гарах ёстой гэж ярьж байх үед нөгөө багтай алуурчин ирэхэд Нина түүнээс эхлэе гэж хэлнэ. Меган Макс хоёр Кловерийг хайж байгаа зомбины дугаар нуугад нь харамсалтай зомби айл хязээний дээр нь гараад ирчихсэн. Манай хоёр зүхтаж гүйж байгаад Меган шилэн дээвэртэй байшин дээр унах үед нөгөө зомби чинь айл хязээний Меганийг чирээд тэр байшин дотор руу ороод явчихна. Харин Макс юу ч хийж чадахгүй байвч байхдаа Кловерийг олон нөгөө хавхнаас нь гарган сууна. Харин энэ үед нь Кловерийн эгч Меган айл хязээний хувирчихсан тэр хоёр руу дайрна. Макс Кловер хоёр арай гэж Мегээс мултран нэг байшинд нуугдах үед Кловер Макс хандаж "Би эгчигээ ийм болчихсон гэж үнэхээр төсөөлсөнгүү. Одоо надад юу хэрэгтэй юм бэ" гэж маш их гутран уйлна. Энэ үедээ "Би заавал найзуудыгаа аврах болно. Тиймээс чи намайг алаадах" гэд Максаар өөрийгөө халуулна. Харин Макс түүнд нь маш их шаналн гоожиж байсан уснаа суун нөгөө Мег дээр очин "Чи танил" гэж хэлэх үедээ дэлбэрч үхнэ. Гадаа ширүүн бороо оржих ба Кловер ээжийнхээ зүйлийг явах гэж байгаа Мег дүгэн заавал явах ёстой эсгийг асуухад Мег "Тийм ээ, надад энэ зүйл хэрэгтэй. Би чамайг надтай хамт яваач" гэж зөндөө гуйсан мэстэйгээд тэр хоёр баргалдаад Мег хаяад явх үед Кловер түүнийг араас нь дуудан хаалгаа нэхэд хөрсөн Мег түн рүү дайрснаар манай Кловер аимшигын зүуднээсээ сэрнэ. Эбийн нуруунд дээр ямар нэгэн юм гарчихсан байна уу гэд найз нараасаа асуухад найз нар нь "Үгүй" гин. Ингээд бид нэр 4 хонсноо 5 хонсноо гэж ярих үед Нина "Үгүй, бид нэр 13 дахь хоног дээрээ явж гинэ" гин. Үүнийг шалгасан Кловер "Яагаад ийм зүйл болчихов? Би нэг ч зүйл сайн санахгүй байна. Энэ олон байшингууд байсан уу" гэд тэд нэр хоорондоо эргэлзэж эхэлнэ. Ингээд ярьж байх үедээ Мегийг алга болсон байгааг анзааран "Бид нар яагаад юу ч санахгүй байгаа юм бэ? Мегийг хайчихсан юм бэ" гэх үедээ манай Эб "Би бичлэг хийсэн бололтой та нар энийг ирээд хартаа" гэд маш олон бичлэг харагдана. Бичлэгэн дээр Кловерийн хацран дотор нүхт орчихсон нүүр нь хувирж ийн. Өөр нэг бичлэгэн дээр тэр хэд нэг байшин дотор явж явах ба 2 метр шахуу өнөртэй хүнч биш амтанч биш нэг юм тэднэрлүү дайрна. Өөр нэг бичлэгэн дээр айл хязээний зомби гарч ирээд тэднэрлүү дайрж үхэн. Ингээд маш олон төрлөөр тэднэр үхцгээсэн бичлэгнүүдээ хийсэн байх ба хамгийн сүүлийн бичлэгэн дээр доктор Хил тэднэрийг шалгаад гарах үед Меган түүнийг харан "Би түүнийг хаашаа явж байгааг шалгах ёстой" гэд араас нь гарснаар сураггүй байдаг. Тэд нарыг бичлэгээ үзэж байх үед байшингийн гадаа маш олон зомби ч юм уу, хүн ч юм уу юунж мэддэхгүй юмнууд зогсож байна. Ингээд Кловер "Би Меганг олох хэрэгтэй" гэд хадуур барай зогсож байх үед 3 найз нь "Бид нар ч мөн чамтай хамт явнаа" гэд манай хэд зойрны нөгөө том хаалгыг онгойлгон газар доор орсон хот тосгоны гудамжаар болон байшингуудаар явхаар болно. Ингээд явж байх үедээ гинт
Баахан зомби нартай таарлан бөөнөө зүхтан санралдан гүйж байх үед байшингийн дээвэр дээрээс хамгийн анх тэднийг алж байсан масктай алуурчин гарч ирнэ. Ингээд Кловерыг цаашаа яв. Бид гурав энэ алуурчинг аргалнаа гэж үлдэнэ. Мегийг хайх аяллыг Кловер үргэлжлүүлнэ. Ингээд явж байх үедээ тэрээр өөрийн игч хувирчихсан Мегийн нөгөө аимшигтай хувилбартай таарлтана. Ингээд тэр хоёр нэлээд үдэлцэх ба Кловер Мегийн анхаарлыг сарниулан та намайг санаж байна уу игчээ гэж ярьж байх үедээ газар зоогдсон чулуун дээр Мегийг тэврээд унана. Харин хувиржсан Мег энэ үед үхэх ба түүнийг харан Кловерийн сэтгэл нь өвдөнө. Ард үлдсэн Нина, Макс, Эб гурав нөгөө масктай алуурчинтай нэлээд эн тэнцүү үзэх ба гурлаа нийлэн тэр алуурчны том алгыг толгоон дээр нь унгааж арай гэж ална. Цаг хугацаа явсаар манай хэд амьд гарах үгүйгээж мэдэхгүй. Кловер Мегийг үргэлжлүүлэн хайсаар явж байгаад ашгүй хүлээстэй нэг өрөөнд Меги гэхдээ харамсалтай нэг зомбитэй хамт байж үүнийг харсан Кловер байж байгаарай би дэлгүүр олоод ирэх гэд нэг өрөөлөө орсон өөрийнх нь тухай танилцуулга байх ба маш олон хяналтын камерууд байж энэ үед нь доктор Хил орж ирснэ. Чи үнэхээр сонирхолтой өвчтөн юм. Би өмнө нь хизээч чам шиг ийм өвчтөнтэй таалдаж байгаагүй. Игчээсээ ч илүү 2 удаа амиа хорлох гэж оролцсон хэрнээ яаж чи өөрийнхөө сэтгэл зүг ингэж сайн контролддог байна гэд ярьж байх үед нь Кловер түүний кофеин дотор нь 2 тусал ус хичнэ. Үүнийг анзаараагүй доктор Хил түүнийг магтаж маш их юм ярьж байгаад кофеиноосоо балгана. Зомбиноос зүхтаж байсан Эб гараа гацаан Меган хэцүүхэн нөхцөл байдалтай. Доктор Хил чи өнөөдөр яаж ухмаар байна гэж түүнээс асуухад Кловер өнөөдөр би биш та өх болно гэн. Харин ууралсан доктор Хил дэлбэрч өгөх бол Эб найз нарынхаа тусламжтайгаар гараа гацаанаас гаргана. Цаг хугацаа дуусгаад байдаг. Кловер доктор Хилийн дэлгүүрийг аван зомбитэй өрөөнөөс Мегийг гаргана. Манай хоёр явж байгаа зомби нарт хөөгдөн маш хурдан тэндээс зугтах шаардлагатай болно. Меган Кловер хоёр өөрт байгаа хамаг хурдаараа хөрс ухаан гарах гэж оролцсон боловч зомби нар араас нь татна. Энэ үед нь найз нар нь тэр хоёрыг татаж гаргаснаар манай хэд цаг дуусахаас өмнө газрын хөрсөн дээр гарч ирнэ. Ингээд аимшигт зүйл дуусаж гэгээч орж нөгөө орж байсан борооч зогсож найзууд арай гэж амьсгаа авна. Энэ үед Эб машинаа асаажсан та нарын дорой олтол байхгүй юу гэд тэднийг машинаа суулгаснаар кино маань дуусаж байгаа юм. Та бүхэнд маань кино маань таалагдсан бол лайк, subscribe дараарай. Гэхдээ кино маань үргэлжлэл хэсэг байгаа гэж бодож байна. Төгсгөл хэсэгт нь хяналтын камер дээр өөр нэг машин ирж байгаагаар дуустдаг шүү. Ингээд түгээж чадах хараа түгээцгээе.